Сайн мэцгааны үзэгчдээ хилэгийн хавлагта татамарал бичлэг оруулаагүй нэлээд дуудсан байна. Би бүр сүүл одоо 100-аас чахад оруулжсэн баха. Тэгээд санаж ин. Тэгээд ингээ хичээлэхдээ би одоо энэ жилд чинь дунд анги штэ. Тэгээд хичээлэхдээ явж байгаад одоо л ингээ сурагчийн амралтаар бичлэг хийж оруулж байна. Тэгээ юуных нь та нартай би шинэ оны мэд хүргэе гэж хэлмээрэн. Өнөөдөр бол 12 сарын 31-гээ. За тэгээд би анхны бичлэгээр болоод 1 жил 1 хоног болж байна. Тэгээд миний анхны бичлэг болохоор ингээд шинэ жилийн бэлгээ нэг ингээд задлдаг тийм бичлэг байсан. Unboxing гээ танилцуулдаг. Энэ бичлэгийн сэдв нь болохоор яг тэрнтэй адилхан байх болно. Одоо энэ бэлгийг манай ангийн гэнэ. Энэ бэлгийг нөгөө манай хамаатан маань өгсөн өчигдөр. Тэгээд энэ ингээд та нар харж байвал хайрцаг марцаг савлахаан бүр яг адилхан. Энэ бас адилхан ингээд брэнд бурамхан ингээд гэхдээ энэ доторхоноос шаарл өөр. Өмнөх жилийн болохоор ингээд янз бүр хүүхэлтэй байгаадсан. Энэ жилийн болохоор арай өөр юм байсан. Манай дүү ингээ өөрийнхөө бэлгийг түлээ задлсан бохгүй юу. Тэгээд нөгөө зарим юм жоохон өөр байсан байж магадгүй. Манай дүүгийн гэдэг одоо нэг бүрчлэгийг харуулна гэж байхгүй яг л одоо би баахан ингээ бэлэг өгцмөр амар бэлэг байгаа. Бид ингээд яг бэлгийн нэгээр ингээд тусдаггүйгээр ингээд нэгнийхээгаа ингээд задлаад тухайлцаж хийдэг. Тэгэхээр арай удаан тус уншиж санагддаг. За баахан юм ирчлээ. Одоо хэдүүлээс бэлгээ задлаад амбаа гэсэн. Би энэ бичлэгэн дээр бол амсахгүй. Тэгвэл нэг юм чин дээр амсаа явчих юм байл шүд өвдчихнэ. Тийм болохоор би зөвхөн нийтлэг одоо өмнөх жилийн хишгээ зүгээр харуулаа явчих гэж бодоод байна. Оо хайрцаг сан буда. Чи яах юм бэ? За. Яа ингэж ангацгандаа одоо хэдэлээ. Яа. За. Оо. Гэсэн чинь манай дүүгийхтэй адилхан ч юм аа. Ингэж харагдчихна. Энэ хавчтаа. Ихний минь зүгээр өдрийн мэдээ ханч шийдс. Гарч ирж ин энэтэй айгуу сонирхолтой юм бас байна. Энд ингэж төвчөө харагдчихна та нарт. Ханч шийдс сайхан. Ингээд бид нар дүүгийнхээ хувааж идсэн. Энийг бас хувааж идэн. Бид нар ингээд жилийнхаа бэлгийг байна. Тэгэж иддэг хүүхдийн баярын шинэ жилийнхаа. Тэр нь бол энэ. Энийг бол мэдхүүтэй жагсаж байхгүй зү. Дараагийнх нь болохоор бас л мэддэг ундаа. Гэтэ энэ бас яг нөгөө тэнгийн бэлгийн дотор байсан тий. Энэтэй нэг ойролцоо чипс ийсэн штэ мөх тунхтай. Зарим юм жоохон ойролцоож магадгүй өмнөх жилийнхтэй. Гэтэ энэ бас гоё дажиг хамттай. Дараачих нь нэг юм fruit mix candy гэдэг юм одоо чихрэн. Эдгээр болохоор яг энэ брэнд нь өөртөө хийсэн энэ чихрийг үлдэр юм да. Oh no. Ийм тэнгуүтэй энэ заяа apple cherry pineapple гэсэн байна. Алимтай энтертэй хам барах затай одоо ийм жимстэл чихэл юм байна л та. Нэг ингээд амир юм хон зогтой тэнгуүтэй энийг нараа танаа. Cherry алгаад юм. Бахмаас. Махны чихруудаас нэг жоохон сахар ихтэй байдаг гэж би бодсон. Ямартай ч нэг юм чихэр. За одоо энийг бас өөртөө яриа хийгээгүй байна. Not pine nuts. You have to read this one. Самартай одоо юм чихэр. Ингээд надад аягүй сонирхолтой санагдаад байна. Ийм одоо самартай чихэр гэхээр гэхдээ би сая андуурсан байна. Энд одоо бид бүтээгдэхүүнээ 100% гараар уралдаг гэсэн байгаа. Тэгэхээр тийм имлэн ингээд чихрэн одоо
Энэ нэг бол ихээр одоо юу? Зөвхөн өөртөө уулдаг гэж. Гэхдээ одоо манай дүүгийн бэлгэнд энэ байгаагүй өөр нэг харч хэр байсан. Тэрнгээрээ ялгаатай байна. Би таньд харуул. Одоо манай дүүгийн бэлгэнд ийм харч хэрээсэн. Энэ болохоор handcrafted candy бас өөртөөх нь хийсэн чихэр. Гэтэ юу нь бурамхны чихрүүд нэлээд цаахар ихтэй юм шиг надад санагдсан. Гэтэ яг вэ гайгүй бас гай юмтай. Тэг юу нь бол юм чихрээ. Одоо манай дүүний бэлгэнд энэ байгаагүй инээс нь гэсэн үг. Тийм. Тэгээд бэлгийн харцгийн дотор нэг л амттай үлдсэн байна. Нэг юм уу? Нэг юм байна. Ой, манай дүү их заяа бүр чихэр ийм жижигхан байсан бохгүй юу? Ийм жижигхан. Минийх ийм том байна. Энэ нэг техниктэй адилхан хэмжээтэй юм байна л та. Манай дүү их бүр яг ийм эс бохгүй юу? Минийх болохоор ингээд нэг юм ногоон улаан байсан. Харин энэ жил болохоор манай дүү хэм жижигхэн нэг байсан. Тэс чи миний тэр том юм байна. Нэтлэг шиг. Өмнөх жилд манай дүүд яг энэс бохгүй юу? Надад ийм том тоосоо барахгүй хоёлаа хамт хоож идээ за. За би. Тэгээд энэ бол бүх хамтнаа дуусчлаа. Ер нь бол нэтлэгийнхаараа ялгарах одоо өмнөх жилээсээ ялгарах юм гэвэл одоо fruit candy мэндэл гэсэн юм байна л да. Гэтэ ер нь бол энэ миний адилхан ли. Манайд өөрийнхөө бэлгийг задлцсан байгаа. Миний харуулаач. Илэг чинь харуулаач. Нэг юм бэлэг байгаа. За тэгээ ер нь бол бурамхны шаргтай. Тий ер нь яг адилхан мэлтэй талын өөрөө идсэн те байгаа. Энэ чихрээ ингэж юм жижигхан болгоцсон. Гэтэ манайд үгүйх бүр хамаагүй жижигхэн чихэр гэсэн бэлгийн дотор нь. Тий тэгэхээр өөр бас зарим юм өөр байдаг бах. За тэгээд өнөөдрийн бичлэгээ үзсэн танд баярлалаа. Бүх юм адилхан их чинь харуулсан. Тэгээд таньдаа шинэ сайхан гаргаарай жилмээр байна. Энэ бол одоо хүүхд болгоны хүсэн хүлээдэг өдөр 9 8 7 6 гээл ингээл дуусчдаг. Яг ингээд амар ширээ засаал баярлал ингээд амар хүнснээгээ цоглуулаад гоё ингээд ширээ засаад ингээд догтлоод исэн юм нь одоо хэдхэн секундын дотор дуусчдаг. Гэхдээ энэ нь ингээд хүмүүсийг амар баярлуулдаг. Одоо гэр бүлийн халуун дулаа, уур амьсгалыг ингэж мэдрүүлдэг болохоор би шинэ жилийн баярт үнэхээр хайртай. Тэгэд энэ баярыг үзсэн юм баяр гинэ. Энэ бичлэгийг үзсэн танартай би одоо маш хайртай шүү. Өнөөдөр шинэ жилийн баяраа тэгээд тань заавал миний бичлэгийг лайк, subscribe барах шаардлагагүй. Зүгээр л миний одоо бичлэгийг үзээрэй гэж хүсмээр байна. Тийм болсон балаагүй юм ярьж ингээд буруу юм зааж өгдөггүй. Тийм болохоор та нар одоо ಈ бичлэгийг үзээрэй. Баяртай.